нөгөө Маячуудын одоо ер нь Индиан Америкийн ургуул Индиан гэсэн үг тэдний нарны тоололыг алдартай байдаг л та. Тэснэ тэр нь тэр тоол нь явсаар 2012 онд төгсчихсөн. Одоогоос 13 орчим жилийн өмнө. Тэгсэн чинь хүмүүс дэлхийн сүүлээгээд бага шүдэнцлээ асаагаад хоол хүнсийн нөхцлүүд эхэлсэн. Тэнд яагаад 12 онд туссан бол? Тэр бол амархан шүү дээ. Тэд өөрсдөө тэгж олуулж эзлэгдэнэ гэж мэдээжгүй байсан шүү дээ. 600-700 жилийн өмнөөс тэр зүйлийг тэмдэглээд за энэ дээр нэмээд үргэлжлүүлээд ингээд бичин шүү гэд тоолох байсан юм ин хэдэн дээрэмчд ирээд бүгдийг талаад дуусгацсан бол яах вэ? Тэрэн дээрээ тэр тооллоо бичих нэгэн үлдэнэ гэж үү? Бүгдийг алаад дуусгацсан юм шүү дээ. Гэтэ одоос жаахан тэгэхээр төгсгөл биш байх нь шүү дээ. Тэр хүртэл нь мөхөөс өмнө 500-600 жил бичээд тэмдэглэсэн ч байж болно шүү дээ. За ингээд хэдэн хоног хүртэл. За тэгж байгаад тийм ясал болсны дараа ингээд үргэлжлүүлээд ингээд тэмдэглээ явах юм шүү гэх гэтэл гинтийн гол цайсан дээрэмчд нэрээд алж хадаад тоноод хүчрхийлээ. Мөхөөгөө ицсэн бол яах вэ? Тэгвэл тэрийг тэрлэж бичих улс байхгүй болчихлоо. Тэгэхээр энэ нь бол юу болж байна гэвэл мөхөх интертэй биш байх нь шүү дээ. Тухайн зүйлийг хөтэлдэг байсан цаг үеийнх нь мөхсөн учраас тэр зогсож байна л гэсэн үг.